Энэ ноён уул гэж одоо энэ харагдаж байгаа. Тэгэхээр энэ бол бүр нэг хүннүүгийн үеэс хамгийн ариун дагшин газар одоо энэ ноён уул байхгүй. Одоо энэ тэгэхээр ер нь энэ ноён уул руу халдаад одоо цаашаага энэ бороо говьч ийшээ орох гээд байгаа. Гацуурт гээд орох гээд байгаа. Нийгэмтэй хоёр компани ойлголоо. Гацуурт гээд орох гээд. Тэн дээр улсын их хурлын зүгээс бид нар онцгой хяналт тавина. Орон нутгийнхны зүгээс аймгийн энэ улсууд манай ард иргэд энэ дээр бол маш онцгой хяналт тавих хэрэгтэй. Ер нь улсын мэдэлд авлагыг ашиглуулах юм бол айгууд улс руу хэдэн төгрөг нь ороод аймаг орон нутгатаа юу ч наалдахгүй. Орон нутгийн зүгээс та нар бол одоо өөрсдийн чинь ярихаш хангагдахгүй бол цаашаага энэ компани одоо явахгүй шүү гэдгийг л зохицуулах хэрэгтэй байна. Би дээрээс чинь дэмжиж өгье. Үнэхээр энэ ноён уул руу энэ халдуулдаг байдагаас та нар зөвшөөрөхгүй бол хэн ч хуулахгүй. Би нэг яриад байгаа шүү дээ. Орон нутгийн иргэдээс асуу. Ялангуяа энэ одоо ийм тахилгатай шүтлэгтэй ийм уул руу орж ухна гэж асуудал байхгүй. Би асууя те. За тэрнэд мэдэгч би гайгүй юу? Оо их чихэн би гайгүй. Тэгээд хүн чинь зовлон таадаг жаргал таадгүй гэж үний юм бэ. Олныхоо сэтгэлийн халуун дулаан гэмээр ямар ч хийсэн гэсэн үгсээгөө. Тэгэхээр одоо цаашаа энэ аюул аварч аврахын төлөө цаашаа явах хэрэгтэй л болж байна. Өсгөлэн зарлж байсан хүмүүсийг одоо хүний захиалгаар хөдөлж байгаа, мөнгө авж байгаа гэл ингээл янз бүрийн яриад ах юм. Тэгээд одоо зураг телевизээр сайн гарахгүй ах шиг байна. Би тэгээд яг хоо сошиал ертөнцөөр ямар ч байсан таны үгийг өөртөө болцоороо хүргэе гэж бодож байна л да. Та тэгээд тэр захиалагчтай мөнгө төгрөг авсан гэдэг агийн тухайд нэг ганц хоёр үг хэлээч. Тэгвэл одоо ерөөсөө захиалагч нь манай Монгол улсын ерөнхийлөгч захиагийн хэлбэгт орж байгаа шүү дээ. Энэ Twitter, Facebook-оор ноён ерөнхийлөгчийн маань одоо бидэнд захиж бидэнд онцгой анхааруулж энэ хэсэгтэй тахилгатай энэ уулыг тэр гадны компанийн ухдаг дөнгөдөг энийг одоо болиулахын төлөө та нар зохицуулж өгөө. Энэ дээр улсын их хурл онцгой анхаарал тавина. Би дээрээс чинь дэмжиж өгнө гэдэг ингэсэн учраас л одоо манай ерөнхийлөгч илмэгт оржил одоо миний захиалагч та. Тэгээд үнэхээр одоо тэр эл эрдэнэ чимэг бүсгүй 500 мянган цаасаар үлсэж байгаа энэ төр гэж ярих юм бэ лээ. Тэгэхээр зэрэг тэр цалин мөнгөнд бодвол одоо их хурлын гишүүнтэйгээ нийлэл одоо 500 мянган цаас үлсээд ирэх юм бол 500 мянган цаас үгүй юм уу гэж өөрсдөө хэлсэн билээ. Тэгэхээр одоо өнөөдөр би энэ эрдэнэ чимэг эмэгтэйгээс 10 хоног үлснийхаа цалин болох 5 сая төгрөг нэхэмжлэл гэж явж байна да гэж. Захиалагчтайгаа уулзмаар байна тий. Одоо захиалагчл гэж л одоо үзээд байгаа бол одоо мандлын ард түмэнд одоо төрхсөн одоо юу гэдгийг тэр эрүүгийн цагдаагийнхан тэр яадаг гэлээ нөгөө зохион байгуулалттай гинтгэлтэй тэмцэх газар энэ гэдэг одоо энэ тагнуулынхан утас шүрмс юм чагнаж байна. Нилээдгүй олон хүн рүү ярьсан байна тагнуулаас тэр найдаг давхад ямар холбоотой вэ гэдэг. Энэ хүмүүс нь өөрөө эргээгээд энэ Монголд бол одоо дарангууллын төр бий болцсон юм байна. Хамгийн түрүүнд хүн тэмцэл хийхэд цагдаа тагнуул хоёртой хамгийн түрүүнд танилцдаг юм байна. Тэгээд дээрэс нь одоо захиалагч маань одоо элбэг дөржил гэж үзэж байна да гэж.